560 хоног 16 мега төсөл 5 сүр өөрчлөлт. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх 560 хоногийн хугацаанд бид Улаанбаатар хотын ирээдүйд стратегийн ач холбогдолтой 16 мега төслийг нэгтгэн зангидж бодлогын удирдлагаар ханган ажиллалаа. Ажил хүлээж авсан эхний өдрөөс хотын томоохон бүтээн байгуулалтууд дотоодын төв үед үндэсний үйлдвэрлэгчдийн эцсийн бүтээгдэхүүн дээр суйрлах ёстой гэсэн зарчим баримтлсан. Энэ хүрээнд дотоодын зэмд арматур байгалийн чулууны үйлдвэрлэгчтэй уулзж нэмэн үртгийг дотооддон үлдээхээр үйлдвэрлэгчтэйгээ бид гар барилаа. Нийслэлийн засаг даргын тамгын газраас өөр дээр авч хэрэгжүүлж байгаа Багнуурын 50 мегаваттын цахилгаан станц төсөл бол ингээд дуусна. Ашиглалтын үйл ажиллагаанд бэлдэж одоо энэ өвлийн оргил цагийн үе дээр цахилгаанаа нийлүүлэх ашиглалтын баг бэлтгэхийн талаар бол бэлтгэл ажлыг хангуулж явж байна. Хотын тулгымдсан асуудлуудыг цаасан дээрх төлөвлөгөө биш, бодит талбар дээрх ажил болгохын тулд хэд хэдэн амаргүй сорилтуудтай нүүр тулсан. Нийтийн эрх ашигын төлөөх газар чөлөөлөлт, явган замын шинжилэлт, дахин төлөвлөлтөө, сэлбийн төгсөлт, түүцэн нүүлгэн шилжүүлэх зэрэг зөрчилдөөнтэй мэт боловч зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бидний өмнө тулгарлаа. Иргэдтэйгээ нүүр тулсан шийдэл. Газар чөлөөлтийн асуудлыг шийдэхийн тулд иргэдтэйгээ бичлэн уулзаж ойлголцлыг бий болгохыг чухалчиллаа. 2206 талбарч нэг л аргаслаар үнэлж байгаа шүү дээ. Өнөөдөр энэ гэр хорооллыг бид ингэж утаа төвжирлээсээ салах том ажил хийж байгаа. Одоо чөлөөлөхөөс өөр аргагүй болох нь одоо ингээ ажил эхлэх гэдэг олон нийтийн сайн сайхны төлөө юм хийх гэдэг. Зөв зорж байгаа та тэрийг мэдж байгаа. Одоо гоё хот хийх гэдэг байгаа эрхтэйгээ төлөө. Нийтийн талбайг чөлөөлөх. Энэ бүхэн хувийн сонирхол биш. Харин Улаанбаатарын гацсан төслүүдийг хөдлөхөд зайлшгүй туулах ёстой ажлын шаардлага байлаа. Бид асуудлаас зугатаагаагүй. Харин нүүр тулж, зөвшөлдсөж, зоригтой шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргасан юм. Нийслэлийн газрын маргаан даслах зөвлөл 28 удаа хуралдаж, иргэдээс ирсэн 301 гомдлын 251-ийг шийдвэрлэлээ. Нийтийн тээврийн хувьсгал. Хотын түүхэнд домог мэтэрэгдсэн томоохон төслүүд бодитоор хөдөлж эхлэв. Улаанбаатар метро, Улаанбаатар трам төслүүдийн тендер зарлагдсан бол дүүжин замын тээврийн хамгийн чухал үе шат болох дорооноор ган татлаг дадах ажил хийгдэж байна. Орон сууцчлалт, хотын шин төвүүд. Гэр хорооллыг орон сууцчлуулах ажлыг бид дэд төвүүд дээр тулгуурлан хэрэгжүүлв. Сэлб хот 158 га талбайд 8575 айлын орон сууцны хорооллын барилга угсралтыг эхлүүллээ. Баян хошуу дэд төв. Эхний ээлжин 110 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж дараагийн 13 блок барилгын ажлыг 70% гүйцэтгэлтэйгээр лэлгэн өгж байна. Ханы материал дэд төв. Эхний ээлжин 1800 айлын архитектур төлөвлөлтийг батлуулж, иргэдийн 70% нь төслийг дэмжиж, гэрээгийн үзэглээд байна. Хүннүү хот төслийн хүрээнд 90 мегабайтын эрчим хүчний их усвар олон улсын зэрэглэлийн зочд буудал бизнес төвүүдийг зогслоох ажлыг эрчтэй эхлүүлж, Хүннүү хотын хурлын даргын хуваар асуудлуудыг шийдвэрлэлээ. Эрчим хүч байгаль орчны суурь шийдлүүд. Дулааны цахилгаан станц 5. Хотын эрчим хүчний дутагдлыг нөхөх 300 мегабайтын хүчин чадалтай станцын бүтээн байгуулалтыг эхлүүлв. Лагшатах үйлдвэр төв цэвэрлэх байгууламжийн 840 мянган метр куб лагийн хоримтлалыг устгах, үнэржилтэйг бүрэн дарах үйлдвэрийн тээзүүг дуусгаж хэлэлцээр хийгдэж байна. Хог хаягдлаас эрчим хүч гаргах, морингийн даваа, цагаан давааны хогийн цэгийг түшиглэн 35 мегабайтын үйлдвэр барих тээзүү 100% дуусаж хэлэлцээрийн шатанд орлоо. Туул усан зогслбор тээзүүг 90% өргөж улсын хангамжуулан үерийн аюулаас хамгаалах стратегийн төслийг хөдөлгөлөө. Автозамын сүлжээний өр хөтгөл. Нэгдүгээр тойрог замын тендерийг зарласан бол туулын хурдны замын бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн байна. Эко үйлдвэрлэл. Эмээлт эко аж үйлдвэрийн паркинг дэд бүтцийн бэлтгэлийг 100% хангаж гэрээг үзэглэлээ. Өнгөрсөн 1 жил 6 сарын хугацаанд 16 мега төслийн 11-ийн тээзүүг 100% дуусгаж барилга угсралтын ажлыг талбар дээр бодитоор эхлүүлжээ. Эдгээр төслүүд бүрэн хэрэгжснээр замын төвжирэл 50 гаруй хувиар буурж Улаанбаатар хотын суурь асуудлууд системээр шийдэгдэх боломж өгдөг. Өнгөрсөн хугацаанд саад бэрхшээл үл итгэх хандлага их байсан ч нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ухамсарлан цаг нартай уралдан ажиллалаа. Эхлүүлсэн ажлууд маань эзэнтэй үр дүн нь ойрхон байгаад сэтгэл хангалуун байна. Хамтран ажилласан нийт баг хамт олон ойлгож дэмжсэн нийслэлчүүдийн баярлалаа.